хараад 4 тон дээр нөгөө нэг хятадын си гэж яхаа янзлж байсан. Тэгээ айсан гэсэн. Энэ юм ингээд шажинаад шиш гэж байна. Тийм. За монголчууд гээд оронгууд нь энэ нь бол дандаа эерэг тал руугаа шүзөх. Заах уу? Монголчууд сайн байцгаана уу? Үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Юу яа entertainment-аас эрхлэн явуулдаг Морг нэвтрүүлгийн дараагийн ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн түншээр гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэнд хамтран ажиллаж байна. Тэр одоо улирал солигдоод тэрээс нь ханиад том их байгаа учраас гэр бүлийнхээ дархлааг та бүхэн маань дэмжээрэй. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм. За өнөөдөр Морг нэвтрүүлгээрээ та бүхэндээ юу хүргэх юм бэ гэхээр өмнөх дугаар дээрээ муу ёрын тоо гэдэг сэдвээр орсон. Түүний 2 дугаар хэсгийг хүргэнэ. Улс орон болгонд тоотой холбоотой өөр ингэсэн түүх байдаг. Зарим улсад болохоор одоо тоог муу ёроо гэж үздэг байхад эсрэгээрээ зарим улсад эргээр хүлээж аваад сайн тоож гэж үздэг байна. Тэгэхээр энэ одоо мухар сүсгтэй ээж холбоотой, домогтой ээж холбоотой янз бүрээр ингэж хэлэгсдэг байна. За ингээд өргөжлүүлээд 2 дугаар хэсэг рүү орцгоё. За 666 гэдэг тоог баг хүн болгон мэддэг болов. За монголчуудын хувьд бол 666 гэдэг тоог муу ёрын тоо гэж үздэг тийм ээ. Чөтгөрийг илэрхийлдэг, бэлэгддэг гэдэг ч юм уу. Ер нь л их онцгүй таагүй хүлээж авдаг. Тэгвэл түүнтэй адил 13-ын гэдэг тоотой адилаар өрнийн орнуудад их хөвчлэн 666 гэсэн тоог муу ёрих гэж үздэг байна. Энэ тооноос аль болох зайлсхийдэг. За учир шалтгаан нь яг юу юм бэ гэсэн. 666 гэсэн тоо нь Христийн шашинд сатаны даагч буюу антихристийг бэлэгддэг учраас энэ тооноос болж үл зайлсхийд юм байна. Гэтэл энэ нь зарим орондоо эсрэгээрээ сайн тоо болдог. За жишээ нь гэхэд хятадд болохоор энэ тоог амжилтыг бэлэгддэг гэж үздэг байна. Тиймээс утасны дугаар, машины дугаар сонгохдоо 666-г 800-тай, 888-тай адилхан, 8-тай ер нь адилхан гэсэн тоог оруулахыг төлөхөө хичээдэг юм байна. За мөн 666 гэж яг 3 үргэлжилсэн тоо орсон ийм байвал одоо илүү их мөнгө төлж тэр утасны дугаарыг авдаг юм, машины дугаарыг авах гэж маш их хэмжээнд мөнгө зарцуулдаг байх нэ. За тэгвэл цааш нь 23 гэдэг тоо байна. За 23 гэдэг тоо болохоор одоо хаана домогтой холбогддог юм бэ гэдгсэн буюу орын тоо гэж үздэг вэ гэхээр Германд ингэж үздэг юм байна. Нууц кодны домог. Энэ домог гэдэг. Домог нь 23 дугаар өрөөний дом гэсэн нэртэй. За хаанаас үүссэн бэ гэхээр 1960-аад оноос эхлэлтэй гэж болно. Германд нэгэн профессор дэлхийн нууц хувилдааны тухай ном бичижсэн баа юм. За тэр номны нэр нь болохоор 23 дугаар өрөө гэсэн юм нэртэй ном байсан. Тэгэхдээ яг бэлэн болцсон байсан. Ер нь бол хэвлэлтэнд өгөөд одоо бүх зүйлээ нягтлаад үзсний дараа хэвлэлтэнд өгч ирсэн. Гэвч хэд хоногийн өмнө нөгөө энэхүү номыг бичсэн профессор Орос сургууг алга болсон. За түүний өрөөнд орж үзэхэд Орос сургууг буюу хайцсан мэрэгдэхгүй энэ хүний зохицос олдоогүй тийм ээ ямар нэгэн сураг аж гараагүй байна. Ингээ профессорыг хайсан. За нөгөө судалгааны ажлаа бичижсэн өрөөнд нь орсон чинь түүний өрөөнд зөвхөн 23-ын дараалсан кодтой тэмдэглэл үлдсэн байсан. Өөр хүч байгаагүй. За 23, 23, 23, 23 гэсэн тоонууд л байсан. Өөр хүч хүчээгүй юм тэмдэглэл олцсон байдаг. За гэрч одоо тэнд байсан гэрчүүдийн хэлснээр болохоор сонирхолтой нь профессор 23-ны өдрийн одоо 23-ны өдөр 23 цаг 23 минут орчмын үед алга болсон гэж яригддаг юм байна. За энээс хойш болохоор германчууд болохоор 23-ын тоог эргэлзээ, хувилдаа, сүрлийн тоо гэж үздэг болсон гэсэн байна. За дараагийнх нь тоо нь болохоор 6. За 6-гийн тоог болохоор Тайландд бас нэг юм домогтой холбож муу ёрын тоо гэж үздэг. Энийг болохоор уналтын домгоо гэж хэлдэг юм байна. Энэхүү домогт юу гэж үгүйсэн юм бэ гэхээр шатаар буусан охин гэдэг юм домог юм билээ. Тайландын нэгэн хотод болсон хэрэг. Маш жижиг хотод болсон юм билээ л дээ. 6 сарын 6-ны 6 цаг 6 минутанд нэг охин шатаар бууж байхдаа гинэт унаж юм үхсэн тухай домог яриа амнаас ам дамжигдан яригддаг байна. Харин хажууд нь байсан хүмүүсийн хувьд одоо юу гэж хэлсэн юм бэ гэхээр тийм ээ тэр охин нас барахынхаа өмнө
хин нэгэн миний араас түлхээд байна. Хин нэг миний араас дахин түлхсэн гэдэг үгийг хэлсээр байгаад өнгөрсөн унаас орсон гэж хэлсэн баа. За үүнээс хойш Тайландуудын хувьд болохоор энэ 6-гийн тоонд тийм нийтдээ хандхаа болсон юм байна. 6-аг унаалт, доройтол харагдахгүй ямар нэгэн хүчний одоо түлхэлт гэж үздэг болсон байна. Ер нь муу ёр дагуулдаг гэж үздэг юм байна. За тэгвэл Вьетнамд бас ийм адил төс домог байна. Энэ болохоор 7-гийн тоотой холбогдно. Вьетнамын буддын шашинд одоо уламжлалтаа бас юу гэж үздэг юм бэ гэхээр нас барсан хүний сүнс дараах 7 мөчлөгийг дамждаг гэж үздэг юм байна. За 7 дахь өдөр болохоор амьдтаа эргэж ирдэг буюу яг нас барсныхаа дараа 7 хоногийн дараа гэр бүл илхэн садна эргэдэг гээ. Тэг хамгийн хайртай хүн дээрээ сүнс нь эргэж очдгоо гэдэгт вьетнамчууд итгэдэг юм байна. Харин тэр өдөр нь хайртай хүн байхгүй ч юм уу одоо байгаагүй тохиолдолд бол энэ сүнс хорсолтой болоод өшөө авалт маягаар дахин эргэж ирдэгэ гэж яригддаг байх нэ. За ахаад нэг өөр Вьетнамын нэг юм домог байна 7-г холбоотой домог нь юу гэсэн гэхээр 7 хоногийн дараа нас барсан одоо 7 хоногийн өмнө нас барсан охиныхоо өрөөнд ээж нь яг 7 хоногийн дараа орсон юм байна л да. Өрөөнд нь орж ицсэн чинь тэнд нь охиных нь алхах чимээ маш тодор сонсогдсон гэж. Тэгэд хамгийн амжилттай нь энэ чимээ яг 7 хоног дараалж гарсан. Хүн алхаж байгаа чимээ өрөөнд ингээд хүн яваад байгаа чимээ 7 хоног дараалан гарсан маа. За ингээд аас ээж нь 7 дахь өдөр өрөөнд нь ороход тэр нь болохоор охины орон дээр нэгэн бичиг тодорч гарч ирсэн. Энэ бичиг нь одоо юу гэсэн бичиг байсан юм бэ гэхээр би энд байна. Би энд байна гэсэн бичиг гарч ирсэн гэдэг юм домог ярамтай юм байна. За тийм учраас одоо вьетнамчуудын хувьд энэ 7-гийн тоонд тэмч таатай ханддаггүй ер нь муу ёрын тоо гэж үздэг байх нэ. За гэх мэтчлэн тоотой холбоотой одоо домог яриа амнаас амд амцын ярианууд тийм ээ маш олон думхар сүсэг гэхүү тийм ээ ийм юмуд улс орон болгонд өөрөөр яригддаг юм байна. Тэгвэл монголчууд бидний хувьд мөн адил юм хөө тоотой холбоотой олон зүйлийг яригддаг. Тэгвэл монголчуудын хувьд тоог одоо хэдийн тоог хэрхэмлэн авч үздэгин ямар одоо бэлэгдэлтэй байдаг юм бэ гэдгийг та бүхэнд бас сонирхуулъя гэж бодлоо. Арай өөр орос ингэж үжигдэг юм байна. За жишээ нь Монголын уламжлалт тоо домог зан үйл бэлэгдлийн тайлбарууд нь болохоор эрсдний сурвалж дээрээс нь аман уламжлал за нэр мөн бөөгийн ёс буддын тайлбарууд за нүүдэлтийн зан үйлд тулгуурлал ерөөхдөө маш наривчилж ингэж гаргасан байдаг юм байна. Эндээс та бүхэндээ сонирхуулъя тийм ээ. За ер нь бусад орны хүмүүсийг бодвол монголчуудын хувьд тоог одоо тэгэж яг сайн муу гэж айхтар бас ангилдаг юм байна л да. Ягаад тэгэхээр тэнгэр газартай холбогддог гэдэг учраас тийм айхтар бас одоо сүртэй гэж муу ёрын тоо гэж бас үзэдгүй гэж байна. За энэ тоонуудаас нь зарим нэгээс нь дуртвал тийм ээ. За 3-ын тоо. 3-ын тоог бол одоо маш олон сайн ээлтэй гэж бэлэгддэг манайхан монголчууд бол тийм ээ. Энэ ямар учиртай юм бэ гэхээр орчлонгийн 3 язгуур гэж үздэг бахны 3-ын тоог. Энд нь тэнгэр, газар, хүн гэ холбодог учраас 3-ын тоог ингэж их дээдэлдэг бахан. За энэ нь болохоор хаанаас үүссэн юм бэ гэдэгс ер нь бол бөө мөргөлөөс үүдэлтэй. Нүүдэлчин орчлол одоо нүүдэлчин хүмүүс тийм ээ. Одоо нүүдэлчин монголчууд орчлон дээд, дунд, доод гэж бүхлээр нь харж хүн одоо энэ 3 твийн огтлцолт нь амьдрдаг гэж үздэг байна. Одоо ч гэсэн бөөгийн ясандаа тэгж ярьдаг. Дээд төв гэж ярьдаг тийм ээ. Онгод тэнгэрүүд дээд твээс бууж ирдэг бол бид нэр дундын твд амьдарч байгаа. Хүн одоо завсарт нь оршиж байгаа. За доод төв буюу одоо тэр там гэж одоо ойлгогдохоор ярил ингэж 3 хуваагддаг байна. За энэ бас нэг домог байдаг. Яасан гэдгсэн эрт цагт ертөнц хоорондоо тусгаар байсан гэж үздэг. Одоо энэ 3 төв хоорондоо юм тусгаарлагдсан байсан юм байна л да. За хүн төрлөختөн дээд ертөнцийн буюу одоо бүх хүн төрлөختөн дээд ертөнцид явж байсан байна шүү дээ. Тэгсэн чинь тэр аялж яваад аян дундаасаа доод ертөнц рүү унсан байгаа юм. Ингээд дээд ертөнцид болохоор шувууд үлдсэн харин доод одоо тэр ертөнцид болохоор сүнс хиппидүүд үлдсэн бол дунд ертөнцид хүмүүс одоо ингэж тунаж үлдсэн гэсэн юм домог байдаг бахан. Эндээс болоод монголчууд 3-ын тоог одоо маш дээдэлж авч үздэг байх нэ. Одоо 93 наадам гэдэг ч юм уу тийм Монголын 3-аас гэлэн ярихаар маш олон 3-ын холбоотой юмнууд байдаг байх нэ. За тэгвэл цааш нь
Заавчлаарай. Түр нэг гэлсний мэдээлэл хүргэтгэе. Хөөе, нэг юм гоё юм байна. За. За би чамруу линк шидсэн ба ороод хараарай заяа. За. 3 сая төгрөг төлөөд 4 сарын хугацаанд заяа багштайгаар одоо юм турдаг. Тэгээ дээрээс нь эрүүлждэг. Одоо өөрийгөө шинээр бүтээдэг. Дээрээс нь шагналтай юм уралдаан зарлцсан байна. Бид нар 45 хоногт яаж өөрчлөлтгийг харлаа штэ сая тий. Монгол улстай яриа. Өш энэ ингэж байна. Наад энэ сте янзын юм байна хөөе. За ингэж энэ маш гоё давуу талтай юм байна. За яг уг нь бол хамгийн ихний давуу тал нь Sky Bar Fitness Club гэдэг баг тэнгэрт байгаа нэг фитнес клуб байна. За Bar 86 Fitness Club гэдэг төмөр замд байгаа. Энэ хоёр дээр бэлтгэлээ хийж болно. Тэгэхдээ зөвхөн энэ хоёр л биш. Зүгээр л уралдаанд оролцож байгаа бол та өөрийнхөө явж тассан гэрээхээ ойрхон тий одоо багштайгаа эсвэл тэндэж гэсэн явж болно. Гэхдээ энэ юунд уралдаанд бүртгүүлж болох юм байна. Яг үнэ. Энэ ч гоё. Тий. Тэгээ хамгийн гол нь 60 хүн бүртгэн. Одоо юу дуусч байгаа гэж байна. Аха. Тий. Тэгээ дээрэс нь нас хүс хамаарахгүй. Нач юусоо хэдэн ч насны хүн өөрийгөө өөрчлөе гэж бодож байгаа хүн орчих. Тэ эмэгтэй нас хүс хамаагүй юусоо. Тэгээ наа чин бүр нарийн багжаар ингээд шалгаад хамгийн сүүлд нь 4 сарын дараа бүр тэр компьютероор ингээд гаргаад ирэх юм байна. Тэгэхээр ямар нэгэн мап орохгүй гэсэн үг. Хамгийн гоё нь шагнална. Тий энэ body pro гэдэг ийм багжаар эхлэлж бүртгүүлэхдээ компьютераар бүх биеийн эмчилтүүдийг хийгээд дуусахдаа дахиад энэ body pro гэдэг компьютерийн багжаараа нэг өөрчлөлтүүдийг нь хэмжээл тэгэл тэндээсээ шалгаруулна. Хамгийн сайн биеийн өөрчлөлт гарсан хүн нь. Тэгэхээр хүний хүчин зүйл орохгүй те энэ ямар ч мапан компьютер гаргана. Тэр машин супер. Машин тий 25 оны Chevrolet Tracker гэдэг Jeep байна. Тий дунд гарын Jeep байна лээ. 25 оны 1 км-ийн гүйлтүү байв. Цоо шин. Тий тэгээ дээрээс нь гоё зөвдөлтөй өрүүлтэй. За. Тий ийм. Тэгээд ерөөсө 106.5 иддэг ийм. Яг Монголын нөхцөл таарсан. Цоо шин гоё ш тий. Jeep-тэй болно. Тэгэхээр та 3 сая төгрөг төлөөд яг 4 сарын хугацаанд тулсан юм багштайгаа ажиллаад өөрийгөө бүтээгээд тэгээ дээрээс нь ялагч бол маш авчихна шүү дээ. Тийм ээ? Тий. Зя сонирхож байвал манайха линк холбогдох бүх юмнуудыг тавьчих. Ороод бас нэг үзээрэй. Бүртгэлэн дуусч байгаа юм билээ шүү. Тий, зөвхөн үлдсэн билээ шүү. За. 4 та монголчуудын хувьд юг бэлэгддэг юм бэ гэсэн чинь за 4 зохиос буюу 4 зүгээ бэлэгддэг бахан зүүн, баруун, урд, хойд гэж үздэг. Ер нь бол 4 зүгийг илэрхийлдэг ба орчлонгийн тэнцвэр, орчны тэгш итгэл гэсэн ерөнхийдөө утгатай. За үүнд нь болохоор бас домог яриа байдаг. Бас лам дэмцсэн юм яриа байгаа юм л да. Домог төгөж хүлдэх юм гэхээр 4 л ус авдаг дэлхийн 4 одоо зүгт харгалзаж ингэж харж хандаж байдгаа гэж үздэг. За энд нь болохоор зүүн зүгийг болохоор ноол ус харж ханддаг бол өмнөд зүгийг улаан ус тийм ээ хардаг бахан улаан савдаг хардаг бахан барууныг цагаан савдаг хардаг бол хойд зүгийг хар савдгууд харж хамгаалдаг гэж үздэг бахан. Иймээс 4 нь монголчуудын хувьд бол муу тоо биш харин дэлхийг тогтоож тэнцвэрийг нь барьж байдаг тэнцвэртэй тоо гэж ингэж үздэг бахнэ. За дараагийнх нь 5-ын тог юу гэж үздэг юм бэ монголчууд тэгэхээр хүний 5 махбодын тоо гэж үздэг. За энийг бол бид нар бас сайн мэдэх бах тийм ээ. Бэлэгдэл юм гэхээр мод, гал, шороо, төмөр, ус гэж ингэж 5 ангилдаг. Тэгэхээр монголчуудын энэ махбодын онолыг эртний Төв Азийн одоо бөө мөргөл дээрээс нь Монгол төвдийн уламжлал шарын шашнаар аль алиас нөлөөгөөр нь хүлээж авдаг бахан. Тэгэхээр бас энд домогтой ямар домог ингэж яригддаг юм бэ гэхээр тэнгэр эцэг тийм ээ дэлхийг бүтээхдээ анх одоо ингэ дэлхийг бүтээхдээ 5 зүйлийг нэмсэн гэж яригддаг бахан. Үүнд нь нэгт нь хүний зүрх буюу гал. Хоёрт нь ясын төмрөөр хийсэн байдаг нь төмрөөр хийсэн гэж үздэг бахан. Харин амьсгалыг нь салхиар орлуулсан гэж үздэг бол цусыг нь одоо усаар орлуулсан гэж үздэг бол биеийг нь шороо гэж үзээд тиймээс 5 тоо амьд бүтцийн бие гэж ингэж яригддаг бахнэ. Ийм домогтой бахна. За тэгвэл цаашаа 7-гийн тоо. За монголчуудын хувьд бас өөр зарим нэг улс оронд бол 7-гийн тоог муу ёрын тоо гэж үзэж байгаа бол монголчууд гэж үздэг тийм ээ. Энийг болохоор 7 өвгтийн тоо буюу их тэнгэрийн 7 гэж үздэг бахна. За энд нь болохоор хүн нөө төрөг Монголд 7 өвгөн одыг тэнгэрийн сахиус гэж үздэг бахны. Одоо биднийхоор бол 7 бурхан одыг хэлж байгаа тийм ээ. Тэнгэрийн сахиус гэж үздэг бахна. За тэгээд энэнийг 7-гийн тоо болохоор шин ихнээ эхлэл дахин төрөх мөчлөгөө гэж үздэг. За 7 бурхан одыг бол тэнгэрээс унсан ихэнх үеийн 7 ах дүүсийн сүнс гэж үздэг тийм ээ. Тэнгэрийн өвгүүдийн
сүнс гэж үздэг бахан. За энэ бол домог яриа шүү. Тэгээд хүн төрөлхтний замын гэрэл болоод байнгын харж хандаж хамгаалж яадаг хэмээн ярьдаг бахан. За монголчуудын хувьд ч гэсэндээ 7 бурхантай бид нар сүүгээ өргөж тийм ээ бүх юма даатгаж ингэж явдаг бас юм учиртай байх нэ. За маш олон зүйлийг илэрхийлдэг гэсэн үг. За 7-гийн тоо бол 7 хоногийг илэрхийлж ийн 7 ам буюу одоо нөгөө 49 хоногийг бас илэрхийлдэг бахан 7-7-49-ээр явдаг тийм ээ. Гэх мэтчлэн маш олон зүйлийг илэрхийлдэг бахан. За тэгвэл дараач одоо монголчуудын бэлэгддэг тооны юу гэхээр 8-ын тоо. За 8-ын тоогийн бэлэгдэл бол 4 зүг 4 цохис нийлээд 8 гэж ингэж үздэг бахан. 8 дахил гэж байдаг тийм ээ. Лус савдаг хэмрээ өргөл гэх мэтчлээ. За буддийн шашинд бол 8 зөв замаа гэж бас яригддаг бахнэ. За энд бас домог яриа байна. Мөн бөө мөргөлтэй холбоотой юм домог яриа байдаг. За эртний бөө мөргөлд юу гэж үздэг байсан юм бэ гэхээр ертөнц 8 том уулын одоо дээр 8 том уулын дээр нь тогтож байсан гэж үздэг. Энэ одоо домог яриа тийм ээ. Тэгээд 7 давхар их уулыг тойрсон 8 дахь уул нь бол ертөнцийг одоо тэр бүх хүчийг нь барих хөх уул байсан юм байна л та. За түүнийг тойрох ёслыг монголчууд эрчтэйгэр үеэсээ хийдэг байсан гэж. Одоо бид нар нөгөө овоо тойрдог шүү дээ тийм учраас ингэж одоо бүслүүр нь уул исэн учраас овоо ингэж тойрдог ёс үссэн гэж бас яригддаг юм байна. Иймээс энийг болохоор 8 эргэлт 8 тэнцвэр 8 мандлын дугуй эргэлтээж гэж бас нэрлэдэг. Ингэж бэлэгддэг бахнэ. За цааш нь тэгвэл 9-ийн тоо бол монголчуудын хувьд маш эрхэм тоонд тооцогддог тийм ээ. Тэнгэрийн 9 хөвгүүн гэж үздэг бахан. Монголд бол баг хамгийн хүчтэй тоо 9-ийн тоо гэж бэлэгддэг. Одоо 9 цагаан өсөл гэж яригддаг тийм ээ. Юу сансан 9 өсөл нь бэлэх болтугай гэж өргөөдөг. За бэлэгдэл нь бол дээрээс нь хахад 9 цагаан 9 хүлд цагаан туг гэж байна. За тэнгэрийн хүчний оргил гэж үздэг бахан. За дээрээс нь бид нар 9 эрдэнтэй 9 эрдэнтэй. За хэрвээ анзаарсан бол гэрийн тоон дээр одоо 9 нүх байна тийм ээ. Ингээ гаргасан байдаг. 9 үеийн удам гэх мэтчлээ ингээд 9-ийн тоотой бол монголчууд маш олон зүйлээр холбогддог юм ба. За энд нь бас нэг домог байдаг. Эртнээс яригдаж ирсэн. За тэнгэр эцэг 13 тэнгэрүүдээсээ тэндээс 13 тэнгэрүүдээсээ 9 хөвгүүнээ дэлхийг хамгаалуулахаар одоо хөвгүүдээ 9-ийг нь илгээсэн гэж ярьдаг. Тэнд нь болохоор салхи, бороо, аянга, уул, за тал, арслан, хөгчон, харс сүлд, цагаан сүлд зэргээр энэ 9 хөвгүүдийн бэлэгдсэн байдаг. За эндээс олж бид нар одоо ингээд хамгаалдаг бахан. Тэгэхээр харс сүлд нь байна, цагаан сүлд нь байна. Арслан яагаад ингээд биднийг хамгаалт юм бэ гэдэг нь ийм учиртай гэж үздэг бахан. За ингээд 9 хүлд цагаан туг нь энэ 9 хөвгүүдийг хөвгүүний бүгднийх нь хүчийг нь нийлүүлсэн тул Монгол төрийн хамгийн эрхэм бэлэгдэл болсон гэж үздэг. За Чингис хааны үед яригддаг шүү дээ тийм ээ 9 хүлд цагаан туга мандуулна гэдэг ч юм одоо ч бид нар наадмаараа тийм ээ 9 хүлд цагаан туга залдаг шүү дээ. Ер нь бол хамгаалалт, тэнгэрлэг хүч, язгуур илэрхийлдэг бахнэ. За цааш нь 12-ийн тоор үед үлээ орё тийм ээ. 12-ийн тоо цаг хугацааны дуусахгүй мөчлөг гэж үздэг. За бэлэгдэл нь ямар гэхээр бид нар 12 жилдээ болгоно нөхөр баартуулаа гэх тийм ээ ингэ явдаг. 12 жилдээ, 12 сартай, 12 минуттай, 12 юм хаалгатай гэж яригддаг. За энд бас нэг домог яриа байдаг. Домог нь болохоор чон өхөр хоёрын уралдаанаас үүдээд 12 жил үүссэн тухай ийм бас домог байдаг юм байна. Янз бүрээр бас яригддаг бахан. За Монголд их өргөн түгээмэл үүссэн гэсэн үг. За энэ нь юу юм гэдгсэн чинь амьтад цугларсан гинэ одоо араатны бүх араатай амьтад цуглараад араатны хаан хэлж л дээ. Алтан хааны хаалган дээр одоо уралдуулсан байгаа хооронд нь бүгдийг ингээ уралдуулсан. Тэгээ Алтан хааны хаалган дээр уралдаж хамгийн түрүүнд очсноорс нь хойш дараалуулж 12 жилийг тогтоосон гэж бас үздэг байна. За бидэрт бас нөгөө Тэмээ хулгай хоёрын юу гэдэг тийм ээ домог яриа байдаг штеп. Хамгийн түрүүнд нар хаашны нэгдүгээр жилээр болгоно гэд. За тэгэхээр ингээд хамгийн түрүүнд нь одоо хулгай очсон байх нь ингээд араараас ингээ очиод 12 жил тогтсон гэж үздэг. За 12 цагаа заадаг 12 хувь тавилан. За ер нь бол 12 хувь тавилангийн үргэлжлэл гэсэн утгатай байна. За 13-ын тоонд монголчууд бас
тийм одоо юу гэдгийг мухар сүсэг гэдэг талаасаа гэдэг ч юм уу одоо муу ёр гэдэг утгаар нөгөө ханддаггүй арай өөр байдаг. За Монголын одоо эрсдний гар уурчууд бөө нарын дунд 13-ын тоог болохоор хүчний оргил, хамгаалалт, бүтээлийн иж бүрэн тоо гэж үздэг байсан. Энд яагаад ингэж үздэг байсан гэхээр эрсдний нүүдэлчин монголчууд сүлд туг за тэгээд одоо модон тотем хийхдээ болохоор 13 зангилаа, 13 хөвчл, 13 ангийг сур гэж баримталсан байдаг бахан. Энэ болохоор одоо дээд тэнгэрийн үүд нээгдэх тоо гэж үздэг байсан байна. Ер нь бол муу ёрын тоо биш 13 нь харин эд шид бүтээл одоо бүтээдэг хамгаалтын тоо гэж үздэг болсон. Анхнаасаа бол 13 тоо юм байсан. Гэтэл одоо яг зарим нэг хүмүүсийн хувьд бол 13 тоог муу ёрын тоо гэдэг ч юм уу хар баасандаа таарахар ч юм ингэж үздэг. Энэ болохоор барууны нөлөөгөөр тийм ээ энэ олон түүх одоо энийг сонссноосоо болоод биднээс муу тоо гэж үздэг болсон юм байна. Тэрнээс бол монголчуудын хувьд ерөөсөө 13 тоог муу тоо гэж үздэг байсан байх нэ эрт үеэсээ. За дараагийнх нь тоо болохоор 108. За 108-ыг бас айгүй их мэдэн тийм ээ. Одоо энд нь бэлэгдэл ямар учиртай юм бэ гэхэл ер нь бол 108-ыг ариун тоо гэж үздэг. Ирэх хэрэглэхэд хүртэл 108 ирэхээ бид нар эргүүлдэг шүү дээ. 108 нь нүгэл, 108 санвар, 108 удаагийн маань 108 одоо шулуун усыг хэрэгэлдэг байсан түүхэн мэгзэм. За мөн хүн одоо 108 төрхөөр өөрчлөгдөж болно гэж үздэг сургаалт мэтээс үгссэн байдаг. За бодитын суударт 108 нь хүний бие махбодыг 36 бодол, 36 үйл, 36 сэтгэлийн халуун ингээд энэ бүгд нийлээд 108 болно гэж үздэг байх нь. Хүн 108 удаа маань унших бүрт нэг нүгэл ариусдаг гэж үздэг тул 108 нь ариуслын хаалга гэж үздэг. Тийм учраас бид нар ингээд 108 ирэхэд толоод маань уншдаг байх нь шүү дээ. За Монгол ахуйтай ч гэсэн холбоотой 108 ширхэг ташуурын залаа байдаг. 108 ширхэг хүндэтгэлийн бэлэг зэрэгээс ингээд авч үзвэл маш имдээд эрхэм тоо гэж үздэг байх нэ. За тоог одоо энэ тоонуудыг хэрхэн ер нь юунд ашиглаж ирдэг юм бэ гэхээр бөө мөргөлд бол одоо 3-ын тоог хөвчлэн дээдлж ингэж үздэг. Дороо одоо нөгөө нэг тамлаг дуудаж та тийм онгодод дуудаж та 7 удаа эргэж яах вэ? 9 давхар дахил эдээгээ бид 9 давхар одоо өргөх жишээний тий дахилга өргөдөг байх нь эмчилгээ засалт ч гэсэндээ ер нь 3 5 7 гэсэн тоонуудыг хөвчлэн бас хэрэгэлдэг гээ. За нүүдэлчин ахуйтай хамт ингээд аваад үзвэл 3 4 8 гэсэн юм тоонууд бас байна. Тоон одоо 8 нүхтэй байна. Баг нь 2 байх жишээний тий гих мэтчлэн байдаг байх нь. За шашныхаа зан үйлээс ингээд аваад үзвэл 108 удаа маань тоолохоос ахуулаад 21 хоногийн засал 7 хоногийн дахил 3 гол үйл гих мэтчлэн 4 зүгтээ одоо өргөл өргөхөөс ахуулаад тийм ээ маш олон тоотой холбоотой зан үйлүүд байдаг. Тэгэхээр монголчуудын хувьд бол ямар нэгэн тоог муу ёрын тоо гэж бас тийм айхтар авч үзээд байдаггүй. За 666 гэлт гэж үздэг байх. Бусдаарч бол нэг тийм айхтар бусад тоон дээр муу ёрын тоо гэдэг ч юм үздэггүй. Бүх тоог бол бэлэгдлийг нь арай өөрөөр тайлбарладаг байх нэ. За баярлалаа. Улс оронд одоо янз бүрээр тайлбарсан байна. За энэ магадгүй танд сонирхолтой байвал дараагийнхын цувралуудыг хүргэе. За дээрэс нь энэ талын одоо судалгаа шинжилгээ хийдэг сонирхдаг тийм ээ. Шашин, бөөмөргөл, за одоо дээрэс нь сүнс, хибийтүүд гих мэтчлэн сонирхдаг, судалдаг, ярилцахыг хүсдэг бол маа нэвтрүүлэгтээ нээлттэй оролцоод зочноор оролцох бүрэн боломжтой шүү. Энэ удаагийн дугаарыг энд хүргээд өндөрлөе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүр зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэндэлээ дараагийнхаа дугаараар иргэн баяртахаар уулзцгаая. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Джеймсон Prenatal Канадын амин дэм.